За байна уу? За энэ удаагийн ээлжил лайвыг хий. За манайхан ороод ирээрээ. За ерөнхийдөө Чехэд болж байгаа асуудлыг яригдчихэж байгаа болохоор яг хөө Чехэд л байгаа хүмүүс үлдэж болно. Бүгдээрэнд нь хамааралтай байх гэж бодож байна. Гадаадад байгаа яг миний Facebook найзууд ерөнхийдөө Чехэд байгаа монголчууд маань тиймэрхүү боломж байт юм байна гэдгийг яг сонсох боломж бас байх юм л та. Тий. За энэ удаа зөвхөн нэг өр зээлийн асуудлын тухай хэдүүлээ ярих гэж бодоод байна. Бүр ярихаас өөр арга алга. За ойрын үедэд Монголоос нэр миний яриа зүгээр байна уу те? Ярьчаад нөгөөдөлд маань сонсогдож байна уу юу? За ороод ирсэн маань миний яриа хэр сонсогдож байна? Тэгэхгүй бол ганцаараа яриад ах вэ. За сайхан сонсож байна уу? Ирж тийшээ манайхан цаг үе сайхан байхад бол зүгээрээ л жинхэнэ нөгөө зугаалганд явдаг үе маань одоо жоохон корона олоод те хэдүүлээ зугаалж чадахгүй байгаа ч гэсэн ойр зураг чек дотроо ч юм уу тэгээд бас явж ах шиг байна. Сайхан амарч байгаа зургнууд зөндөө үзэж байна. Facebook дүүрэн л аялал зугаалга бас гоё байна те. Зуны цаг болохоор. За дуу зүгээр байна гэж ойлголоо. Баярлалаа. Тий. За тэгэхээр Чехэд маш их монголчууд одоо ирж байна. Ирсэн одоо ирээд бас нэг байр сууриа олоод бас нэг 2 жил болж байгаа монголчууд маань зөндөө байна. Тийм учраас би тэднэртэй анхааруул бас сэрэмжлүүлэх маягаар мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд буюу банктай холбоотой асуудал дээрээ маш одоо болгоомжтой буюу маш их тооцоотой амьдарч сурвал их зүгээр байна гэж ингэж л зөвлөх гээд байна. За энэ дээр яагаад ингэж юм гэхээр одоо ирээд бас манайхан ч айгүй их банкнаас зээл авчижээ. Нэгдүгээрт. За янз бүрийн банк бус байгууллагаас зээл авчиж байна. За банк бус байгууллага бол ерөнхийдөө манайхан монголчууд маань их зээл бас өгдөг шүү дээ, тийм ээ. Гэхдээ яг нэг провидент ч юм уу одоо ганц хоёр газар бол өгдөг. Цалин мөнгөнд байвал, тийм ээ. Ажилтай байвал, визтэй байвал бол зээл өгчдөг шүү дээ, тийм ээ. За ирээд ямар нэг боломжоор яг үнэхээр дотор сууршилтай ажилтай визтэй ч юм уу эсвэл нэг боломжийн бас амьдралтай хараад дансны чинь гүйлгээг хараад үзээд за энэ хүн үнэхээр бас байр орон сууц авах хэмжээнд бас боломжтой юм байна гэж ингэж үзэх юм бол байр хүртэл заавал одоо банк оршин суух визгүй байсан ч гэсэн байр орон сууц худалдаж авах юм боломжтой байдаг. За үүнийг бол манайхан бас амар сэргэлэн бүгдийг мэдээд авчдаг. Ирээд нэг жил болоогүй л ерөнхийдөө байр сууриа олохгүй л те манайхан чинь Украинуудыг одоо юм бодвол Оросуудыг бодвол ерөнхийдөө бас тав тухтай орчинд бас их боломжийн амьдрах гэж маш их тэмцдэг, үздэг. Үнэхээр бас яг амьдралын төлөө байгаа хүмүүс маш их байдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэгээд нэг жил болоод цалингаа дансаараа оруулаад банк тагаа одоо уялдаатай ажиллаж дансаа бол одоо айгүй хасар руу оруулахгүй байхад ийм байгаа нөхцөл байх юм бол мэдээч хэрэг таны амьдрал чинь бас мөнгө төгрөгийн урьдчилж одоо зээл хийх шаардлага бол мэдээч хэрэг айл болгонд бол байж л байдаг тийм ээ. За тэгэхээр энэ зээл хийх ийм боломж авч байхдаа та нар эрсдлийн тооцоогоо ерөөс айгүй муу хийж ийн л гэж ингэж хэлэх гээд байна чинь. Гэхдээ хүн болгон биш. Мэдээч хэрэг энд нэг 100 хүн авч байхад мэдээж бас ихэнх нь бол бадажгүй тооцоотой. За би энэ зээлийг авчих юм бол би маргааш миний амьдрал ер нь хэрхэн байх юм бол те. За мэдээж хэрэг би энэ зээлийг авчлаа нэг 100 мянгаыг зээлчлээ гэж бодъё. Харин одоо нэг корона өвчний үеэр бол одоо монголчууд маань зээл бас ер нь монголч биш ер нь гадаадын хүмүүст зээл ерөнхийдөө зогссон юм шиг сонсогдож байна. Одоо манай хотод ч гэсэн зээл өгөхгүй байгаа шүү. Над руу чат бичээд байгаа зээл ах уу, зээл авч өгөөч гэд одоохондоо бол нэмэргүй байгаа шүү дүүнэр минь. Зээл бол одоо та нар цалингаа зохицуулахаас биш нэмж зээл авах боломж байхгүй байгаа шүү энэ ташрамт хэлэхэд. За тэгэхээр хэдүүлээ зээл аваад авалгүй яах вэ? Монгол руу явуулах шаардлага гарвал авчдаг. Нэг Монголдо нэг байр сав авахд нэмэрлдэг ч юм уу, Монголынхаа авсан байрныхаа мөнгөийг төлөх ч юм уу, одоо тийм их хэмжээгээр нэг удаагийн болвол нэг ажилтай байгаа цагт нэг дээдлэн 100 мянгаыг л өгч байна. Ческис Бритэлна банк. За бусад банк ч гэсэн ерөнхийдөө их айхтар ихээр бол ер нь одоо бас эрсдэлтэй хэрэглэгч гэдэг утгаараа гадаадын хүмүүст ерөнхийдөө айгу бага зээл өгч байгаа шүү дээ тий. Та хэд маань энийг аяг сайн мэдж байгаа. За тэгээд нэгэнт авсан зээлээ та хэд маань маш сайн тооцоолж авсан байх гэдэг найдаа. Одоо тэртээ тэргүй цалингаас за нэг 15-аас 20 мянган цаасны цалин ерөнхийдөө Чехэд ажиллаж байгаа хүмүүс авч байна. Дунджаар бол одоо авч байгаа шүү дээ. За 20 мянга гэхлээр 1000 евро хүрэхгүй байгааз. За үүнийг би ялангуяа энэ
Чехэд амьдрахгүй байгаа улсууд буюу Чехэд ирэх гэж байгаа сонирхож байгаа улсуудад зориуд хэлж байгаа. 1000 евро авах гэж одоо тэр бол өстой худлаа шүү. Үлгэр. Үүндээ 1000 евро бол хөрөхгүй байгаа. За нэг 1000 долларын хэмжээний болвол цалин болвол үнэхээр сайн яг нэг 12 цаг ч юм уу бас л их хэцүү зовж иж авна шүү дээ бас 1000 долларыг болвол тийм ээ. Доллар одоо хэдтэй аваа лээ. Та нар бодоод үз. За тэгээд гүйцэд цалингаа авангуудаа байрныхаа мөнгийг төлдөг. За дээр нь хоол хүнсээ аавна. За тэгээд орж ирсэн байрныхаа одоо зохимжийн бас ур ширтээ ирсэн бол тэрийгэ төлдөг. За тэгэхээр хувь хүнд бол зээл авахаас өмнө таны цалин дараачийн цалин хүрэхэд хүрч байгаа байсан билүү. Тэгэхэд дээр нь дахиад чи зээл аваад нэг хой тормоог аваад урд тормоогоо нөхөх ч юм уу одоо тийм үйлдэл хийхин тулд тэр зээлийг авсан байдаг болцоо. За тэгэхээр тэр зээлийг нэгэндээ авсан юм чинь танаас сар болгоны төлөлд ор хаяж нэг 3-аас 5,000 ч юм уу те эсвэл за баг зээл авсан бол нэг 2-аас 3,000 цаас төлөлд заавал таны цалингаас хасагдсан байдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр цалингаас хасагдж байгаа мөнгөө та хэрвээ би ажилгүй болвол миний тэр зээлийг хэн төлөх вүлээ гэдгийг та бодож авсан уу тэр зээлээ. Одоо зээл авъя гэж хөцөлж байгаа хүмүүс сайхан бол тэрийг дүүндэр минь ээ түүнийгээ сайн бодож аваарай да. Тий. Та өнөө маргааш юу олж байгаагаа олж харж байгаа болохоос биш маргааш яг юу болохыг бид нар өнөөдөр мэдэхгүй шүү. Маргааш байнгын эрүүл саруулч юм уу байнгын ажил төрөлтэй байх одоо болвол бас эрсдэлтэй л асуудал шүү дээ. Бид нар чи хүний нутагт байгаа бидний маань ажил бас баталгаатай юугүй юу гэдэг. Одоо энэ даандангүй энэ эдийн засгийн хямрал дэлхийд даяараа одоо энэ коронавирус болж маш их хэлбэлцэж байгаа ийм үед зээл авах гэдэг бол маш их бодууштай ийм л асуудлын нэг байх гэж одоо мөхс би бодоод байгаа шүү дээ. Дүүнер минь энэ дэр таад маань бас давхар сайн бодолцоорой тийм ээ. За тэгээд сар болгон таны урд нь хөрөхгүй байсан мөнгө дээр нь дахиад зээлийн мөнгийг хасхлаар та энд ер нь одоо нөгөө хүнд байдлаасаа гарах гэж жоохон хэцүү байдал орчих. За тэгээд хүнд байдалд орсон нэг хэсэг хүмүүс байна. Маш олон хотоос шинээр ирэнгүүтээ 1-2 жилийн хугацаанд өрөнд орсон маш их олон монголчууд маань байна. За дажгүй бас санхүү балансаа айгүй яс. Үнэхээр сайн бариад байгаа хөвгтөч байна. Тэднийг бол бүр үнэхээр магтмаар байна. Мундаг байна таад маань тийм ээ. Шиж цаашдаа энийг улам сайн хөгжүүлээ тийм ээ. Давхар орлогын боломж хайгаад тийм ээ. Тэгээд энэ нэг хасгар руу орчихгүй байх тэр санхүүгийн боловсрол мэдлэгийг сайн уншаад бас нэг боломжтой мөнгө олох орлого юу байна тэрийг бас судлаад ингээд явуул таад маань бас нэг хасгар руу орохгүй айтайхан амьдрал энэ Европод болохгүй юм алгүй Чехэд ч гэсэн дажгүй байна. За тэгээд нэгэндээ өрөнд ороод ямарваа нэг байдал хэцүү хүнд болоод ирэхлээрээ Чехэд өнөөдөр дампуурлын хууль үйлчилж байгааг л үйлчилж байна. Монгол хүн гэхгүйгээр бүх Чех улсад удаан хугацааны визтэй улсууд бол дампуурлын хууль үйлчилж байгаа шүү. Өнөөдрийн байдал бол ерөнхийдөө бол болно болохгүй гэсэн ийм асуудал ярьж байгаа боловч Чехэд өнөөдөр үндсэндээ мөнгө өгсөн хүмүүсээс буцааж авъя гэхлээр өөр ямар арга байгаа эдэрт айгүй хэцүү шүү дээ. Одоо нөгөө Чехийн ногтлолттой биш гэдэг шиг одоо яхахгүй энэ хуулинд хамрагж байгаа улсыг эдэр айгүй дуртай хүлийн зөвшөөрлөлттэй зөвшөөрсөн хариу гаргаж байгаа. Одоо сүүлийн хэдэн сар ер нь чинь одоо 3 дахь 4 дахь жилээ бараг 5 жил болж байна. 5 жил болцсон шүү дээ. Тий эхний хүмүүс маань дампуурлаа гараад одоо дараачаас ингээд бид нар маань бас хуулиндаа захирагдаад ингээд манайхан амьдралаа бас болгож байгаа улсууд зөндөө байна л да. Тий. Тэгэхээр та хэд маань энэ дэр би нэг олон юм нуушгүйгээр юу хэлэх гээд байна гэхэлэр хэрвээ таны баланс алдагдаад тийм ээ банкныхаа мөнгийг төлж чадхаа байгаад ирэх юм бол таны цалин нэмэгдээд ч та энэ байдлаас гарахад аюу хэцүү хүнчтэй угаасаа. Тэгэхээр та энэ дэр яах ёстой гэхэлэр шууд асуувны банкротыг шууд зарлуулсан зөв болоод байгаа шүү. Ерөнхийдөө ингээд хараад тахт. Тэгэхгүй бол та өнөө шийдвэр гүйцэтгэлийн албаны нөгөө экзекуторын албан гэж одоо Чехэд байгаа монголчууд маань аюу сайн мэднэ. Экзекуторын албанд та хамрагдчих юм бол уучлаарай. Ёстой маш их хүнд байдалтай, маш их дарамттай, маш их айдастай, унтаж чадахгүй хэмжээний тийм их хүнд байдалд ордгийн шүү. Мөнгөний хуулинд бол үнэхэр чанга. За тэгээд энэ дээр би юу гэж хэлэх гээд байна. Зүгээр л та банкны буюу мөнгөний боол мэд амьдрах ийм хэцүү байдалд ордог. Зүгээр л нэг хин нэгнийг баяжуулахын төлөө та банкыг баяжуулчлаа. Банк чамайг экзекутор зарлаа. Экзекутор чамайг шүүхэд бас зарлаа. Энд хэн баяжаад байгаа тэдрэл баяжин та бол тэрний хэмжээгээр мөнгө өгөөд л байна. Өгөөд ч та өнөөдөр бид нар чинь ямар сэлбэггүй төрсэн терминаторууд биш шүү дээ. Терминаторууд бат бөх байдаг баг.
Бид нар тэр их мөнгө алдснараа бид нар 1000 төлсөн ч тэр байдлаас гарах үнэхээр өнөөдөр хэцүү. Экзекуторын мэдэл та байгаа бол тань руу уцтана, тань руу захиа явуулна, таны хаалгыг тогшин, танд захиа хаалган дээр чинь наацсан байна, таны орцныхны хүртэл энэ асуудлыг мэдэгддэг. Энд чинь танаа байранд чинь баг энэ өртөө хүн байгаа шүү гэдээ орцныхын чинь хүртэл мэд харах хэмжээний одоо энэ цагаан цас хаалган дээр ингээ наагаад орчихсон байх жишээтэй ийм заван ийм дарамттай та өрөө төлөө гэсэн ийм дарамттай ийм асуудлуудыг зөндөө гаргадаг шүү. Энэ шуцаана гэж. Тий. Тэгэхээр одоо ийм экзекуторын албаас өөрсдөө одоо сэргийлж одоо өөрөөсөө холдуулахын тулд та экзекуторт орохоос өмнө банктай байж ах хугацаанд шууд улсын мэдээлэл шилжээрэй гэж ингэж зөвлөх гээд байна. Энэ байдлыг их чинь энэ дэр аягүй их нуцалж байсан болохоор одоо манайхны ямар хэцүү байдал болтыг үнэхээр их чинь одоо биеэрээ мэдэрдэг, үнэхээр сайн мэдж байгаа учраас энийг та хэд зөвлөөд байна. Яг энэ байдалд ороогүй байгаа улсуудаа болгоомжлуулахын тулд буюу орцсон хүмүүсийг цаашдаа хэрвээ нэгэнд л орцсон бол одоо бошуухан тэр юугаа заарлаа. Манайхан энд нэг түгээмэл юу харагдаад байна гэхэлэр аягүй тайван юм байна. Нэгт аягүй тайван байна. Хоёрт эргэлцээр хагаад айдас заавал нэрэж тэх юм уу, энэ шингсэн дээр юм уу, тэгэл хүн хүний амыг сонсоод ч юм уу, хэл мэдгүйгээс, хуулийн мэдгүйгээс болоод улам аюу хүндэрсэн хойноол хөдөлж эхэлж байна. За энэ бол одоо чинхэн түгээмэл аюу том алдаа шүү. Хүүхдүүд минь ээ, дүүнер минь ээ, та нар маань байдлаа аюу гайгүй байгаа дэр нь жоохон зоригтой алхам хийчихэл та юмд. Тийм. Хүндрэхийг бити хүлээ. Банкныхаа үрийг чи төлж чадахгүй байгаагаа мэдчил аавал дараагийн хаалмыг зөрөгтэй хий. Тэхгүй бол болохгүй шүү минь дөө. Тэгэхээр энд чинь бид нар хэн нэгнийг баяжуулахын төлөө чект ирээгүй шүү дээ. Бид нар өөрөө өөрсдийнхээ амьдралыг дээшлүүлэх гэж ирсэн. Өөрөө өөрсдөө бас нэг жоохон гайгүй амьдрах юмсан, тайван амьдрах юмсан, ар гэртээ Монголдо байгаа хэдтэй туслах юмсан гэж ирсэн хэрнээ энд ирчингүүтэй аюу хүнд байдалд орцгочихсон бүгдээр биш л дээ уучлаарай бүгдээр биш одоо солиотын ярьж байна. Тий. Энд нэг хэд хүүхдүүд байна л да. Тэгэхээр араасаа энэ тоо ерөөс багасахгүй байна. Тэрэн дээр их чинь жоохон эмзэглээд байна. Яагаад ингэж байна? За энэ банкны зээл ингээд аваад айгу амьдрал жоохон гайгүй болчих юм болов гэсэн боловч улам өөрөөгөө та хэцүү. Хин нэгэн та магадгүй тэр банкны зээлийг аваад тусалсан байж болно. Гэтэл та өөрийнхөө амьдралыг ямар хэцүү байдалд оруулсныг уйлаад ч нэмэргүй дээшээ тэнгэр хол доошо газар хатуу тийм хэмжээнд одоо өөрийгөө авчирсныг экзекуторт орсон хойнд мэддэг. Банк чамд нэг чамтай зуралдаал чи өстө өөрөө төлөхгүй чамайг тэгэн шүү ингэ шүү гэсэн тийм дарамт нэг шахалт үзүүлдэггүй. Банкнд юу ашигтай? Банк чиний өрөг зараад тэртээ тэргүүт чамайг эрсдлийн даатгалыг хийлгэсэн байдаг. Банкнд бол айх санаа зовох юм байдгүй шүү дээ. Тийм учраас бид нар financial gramotness гэж яриад байгаа бид нар өөр зээлийн мөнгөний одоо маш сайн ойлголт мөнгөний маш сайн толгоондоо чек хэлээр мэдгүй маа гэхэд монгол хэлээр айгуу сайн тэрийг сурч мэдмээр байгаа байхгүй. Мөнгөний тухай айгуу ойлголтуудыг, мөнгөний тухай сургалтуудыг, мөнгөний тухай YouTube дээр зааж байгаа хичээлүүдийг татвар даана гэж юу юм, тэ өөр зээл гэж юу юм, айл өрх ер нь мөнгө төгрөгөө яаж зохицуулж авах ёстой юм хадгаламж өнөөдөр одоо их чинь өнөөдөр бас нэг гоё ном авлаа шүү дээ. Роберт Кийосакигийн одоо хуурамч мөнгө, хуурамч банк, хуурамч багш гэдэг нэг гоё ном гарч чекэл дээр 2000 Роберт Кийосаки 18 онд бичсэн ном байлээ. Гэхдээ 20 онд сая чекэд орчуулагдсан юм байна. Тэгэхэд тэрэн дээрээс жинхэнэ одоо энэ банкны луйр бичиж шүү дээ. Тэрэн дээр хэн байж байгаа юм бэ? Ганцхан засаг төр баяжна, банк баяжна, экзекуторын газар баяжна. Хойв хүн л жинхэнэ амьдрал нь уламжлалт орооддаг. Ийм л угаасаа домог түүх үргэлжилж байна гэдгийг бичиж байгаа хөөхстэй янзын гоё бичсэн байл тэрэн дээр. Та хэд маань чек хэлтэйнүүд бүгд нэр авч уншаарай. Одоохондоо монгол хэлээр гараагүй байх. Тэг сая л чект орчуулагдсан юм байна. За тэгэхээр тэр банкурлын хуулийг би өргөжлүүлээд яриа. Тэр бол үнэхээр бас та хэд маань ажилтай, визтэй ажил хийж байгаа юм бол визтэй байгаа юм бол та тодорхой орлоготой байх үедээ тэрийг өгчих юм бол энэ бас их одоо ядаж та тайван нойртой хонох нэг л боломж чинь ерөөсөө л юм байгаад байна. Одоо энэ чекдэг чинь янз янзын бодол, янз янзын юм ингээд судлаад үзээл одоо яаж энэ байдлаас одоо гарах уу гэхэд ерөөсөө энэс өөр боломж өгөх бид нар даалга. За тэгээд дампууралтаа ороод окей зөвшөөрсөн байхад та маань яг чект бол яг өндөр цалинтай байгаад бол ашиггүй л дээ. Нэг орлого хөгөөд хэрэггүй. Инсольвенцнээс банкомстэй одоо тийм инсольвенцад орсон хүмүүс бол их өндөр орлоготой байгаад бол ашиггүй байдаг юм байлээ. Тий. Яагаад гэвэл та их цалин авах тусам
их орлого чамаас татаж авна. Бага цалинтай байхад багыг авна. Бүр орлогогүй л үуч авахгүй. Ингээд зохицуулт хийн. Та төрөвчнийхээ мөнгийг өнөөдөр зохицуулж чадаагүй бол тийм ээ тэр төрөвчий чинь одоо засаг зохицуулж өгч шít. Чехүүд бас айгүй бас мундаг тэр тал дээр ард түмнээ их ядуурлаас үнэхээр бас аврах бас гарц хийж өгч байгаа байхгүй энэ дэр. Монголд бол одоохондоо тийм хууль алга байхгүй юм шиг байгаа юм би ингээд чагнаад байхад ерөөсө энэ тэндээс хайгаад байхад яг дампуурсан одоо бас үр ширэнд их орцсон монголчууд тийм бие бинийгээ дэмжих одоо ард түмдээ дэмжих тийм хууль бас одоохондоо байхгүй байгаад байгаа юм шиг байна. За тэгэхээр энэ дэр та бол ямар ч хэлснийг 5 жилийн хугацаанд бүсээ чангалж ижил энэ байдлаас гарна. Дампуурлын хуульд орсон хүнд таны мөнгө нэмэгдэж орж ирдэг юм билээ гэсэн нэг ийм цуу яриа айгүйх яваад байгаа юм билээ. Уучлаарай та тэр дампуурлын хуульд орж байгаа юм чинь та тэр дампуурлыг чинь 5 жил чамайг хариуцах өмгөөлөгчийн мөнгийг дээр нь чиний тэр экзекуторд орсон мөнгийг чинь нэмээд үндсэн нөгөө банкнаас авсан зээлийг чинь нэмээд дээр нь чиний тэр одоо хүүгийн хүү алдагдлыг чинь нэмээд бүгдийг базж ижил тэр дампуурл чинь угаасаа оруулдаг болохоор чиний зээл банкнаас авсан мөнгө чинь яалтчгүй нэмэгддэг байхгүй энэ дэр нэмэгдээд гараад ирдэг байхгүй. Тэгээд харин нэг гоё юм экзекуторс чи өөрийгөө бүрэн аваад гаргах чадвартай. Ядаж нэг бүтэн ойртой хоноо. Экзекутор шиг чам шиг ингээл байн ирээд гэр орон чинь ингээд 5 хүн чихэр дээр чинь хүртэл цаас наагаад ингээд хизэж явахгүй. Та хангалттай одоо экзекуторд орсон буюу шүүхийн шийдвэрт орсон хүмүүс чинь бүгдээрээ энэ цагаан шар цаас нь хөрнийг хөрөгчж байсан тэрэн дээр чинь наачаал яваад өгдөг. Өрөө төлөхгүй энэ шиг хурааж авч явна гээл хураагаал аваад явчихдаг. Цагдаа нар ирээл хар машинтай ирээл аваад явчихдаг. Эд хөрөнгөний чинь хураагаал битүүмжлэл аваад явчихдаг. Тийм болохоор дампууралд ороод улсын мэдэлд очих юм бол та ерөөсө тэрнээс харин айлтгүй ядаж та өөр ингэсэн даанстай байх боломжтой болчихно. Тэгээд үйлдвэр чинь ягтлан бодох авах мөнгө чинь аваад улс авах мөнгө аваад чамд үлсний чинь нөгөө за энэ мөнгө чи яаж зарцуулах нь чиний дур яг тэр хэмжээнд тэгээд үлдээчихдэг. Мэдээж хэрэг айгу баг үлдээдэг. 20,000 цаасны цалинтай хүн бол нэг 10 л үлдэнэ. За тэгэл 10-аараа та зарцуулна. Тэ. Угаасаа их мөнгө байх тутам зарцуулалт айгүй их байсан бол та тэрийгэ зарцуулж чадаагүй болвол засаг за та баг мөнгөн дээр зарцуулалт хийж сур. Бүр цаанаасаа тийм бодлоготой. Баг мөнгийг та зарцуул сурчих юм бол та их мөнгөтэй болоход бол та тэрийг баян байх хэмжээний та зарцуул сурнаа л гэсэн одоо нэг л иймэрхүү бодлого шүү дээ. Бодлого явж байна. Тийм ээ. За тэгээд за үүн дээр дампуурал дээр бас нэг эмчилгээ 5 жил болоод ерөнхийдөө нийт та зээлийн та дампууралд орохын тулд нийт өргийнхөө 30%-ийг та дарах чадвартай тийм цалин орлоготой байж иж дампууралд орно. Тэгэхгүй бол та дампууралд орохгүй таныг зөвшөөрөхгүй. Хэрвээ 30% чинь хүрэхгүй магадгүй нэг 25 ч юм уу 27% байгаа нэг хэдхэн хувь дутах юм бол та итгэмжлэгч хажууд авч болно л доо. Сар болгон би энэ одоо улсад өгөх туршаах мөнгөнд нь хэдэн төгрөг дутах юм бол би энэ мөнгийг чинь би энэ хүнд нэг 500 крон юм 1000 крон банк тэрэн дээр нэмж гинэ гэсэн юм итгэмжлэгээр тэрийг зохицуулт хийж болно. Болохгүй юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь таад маань өөрсдөө хүсэх хэрэгтэй. Хүсэхгүй л бол ямарваа нэг юм алхам хийхгүй л бол өдөр болгон айцтай өдөр болгон хэрүүлтэй нөхөртөөгөө хэрэлтэй мөнгөний төлөө эсвэл нэг ямарваа нэг айцтай ингээд суугаад гэртээ үйлдэл хийхгүй суугаад байвал таны байдал өөрчлөгдөхгүй шүү дээ. Тий. Цэцэг баслахгүй бол урахгүй шууд өхөн. Тэрнтэй адилхан бид нар чинь гэхдээ энийг бол дампуурлыг бол хувь айлж бай, айл өргөч бай, дампуур асуудал гарах юм. Мэдхгүй хүн ч мэдгүй гэсэн болол буруу зүрх юм зөндөөл хийдэг штий. Тий. Тэгэхээр тэрэнд бол ерөөсөө санаа зовох юм байхгүй мэдгүй. Та нар минь энэ бол зовлон биш шүү. Хамгийн гол нь эн чинь бол зовлон гэдэг чинь бол шал өөр юм. Төр зургийн шийдвэрлэх ёстой, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэж ингэж л ялгаж салгаж үзээрэй. Тийм шиг бүр хитрхи бүр ингээл зүрхэндээ аваад өстой. Яа би өстой өнгөрлөө, би өстой баг гамаа орломоор байна. Эсвэл би энэ нөхрөөсөө салмаар байна. Эсвэл би өстой мэдгүй би одоо бүр хаашаач хамаагүй ямар эсвэл бусаад Монгол явбал намаа ингээл яаж асуудал та өөр юм. Үнэхээр айцтай байна гэдэг чинь хүнийг эдгэс өхөн дархлаагүй болно. Айц гэдэг чинь хүнийг зүгээр л өхүүлчихэд гэж шүү дээ. Тийм болохоор тийм их айж ичих юм шаардлага байхгүй. Бид өнөр нийгэмдээ тийм асуудал орсон бол одоо зоригтой дараагийн алхмыг хийгээрэй. Тий дараагийн алхам хийхэд ерөөс асуудал чихэд тийм гоё хууль байна шүү дээ. Яагаад зэрэг хэрэгжүүлж болохгүй гэж. Тий тэгээд хэл устаа нь бол дараагийн асуудлыг гарцаа өөртөө хайгаад ойр хавьтай байгаа бас бүр боломжгүй туслах дэмжих хүн байхгүй бол хинт ч хандаж болно шүү дээ. Хамгийн гол нь та тэр
золонгоос гарах тэр шийдлийг өөрөө өөртөө ярил та. Би яг үнэхээр ингээд амьдраад байх хэрэгтэй юм уу? Эсвэл би энэ амьдралыг арай өөрөөр чиглүүлье гэх юм бол та зөрөгтэй ямар нэг үйлдэл хийж чиглэх шүү дээ. Тэндээс нэг хэн нэгнийг сонсоод тэгдэг гинэ, ингэдэг гинэ. За тэгж байгаа нэг болохгүй бол хаяа явчин доо. Болохгүй л тэгээ Монгол явчин доо. Уучлаарай Монгол руу захиа очиод байгаа шүү. Та өөртөө юм байна гэд Монгол руу захиа очиод байгаа. Хинт хэрэгтэй юм бэ те? Та энэ асуудлыг шийдсэн бол та эндээ л эндээ зохицуулчаад явсан тэр байхгүй явуулгүй яах вэ? Бид нар нэг л шүүхээр орчих юм бол бид нар харин хаабаа газараасаа төлөх бүрэн боломжтой шүү дээ. Манайхан Чехээс, Швейцараас, Францаас төлөөлнө шүү дээ. Тэгэхээр та тэр Швейцарт, Францт, Шведэд хууль бус байна уу? Хуулиараа амьдарч байна уу? Тэд нар Чехүүдэд зүгээр падли байхгүй. Хамгийн гол нь та сар болгон тэр өмгөөлөгчдөд тэр улсад тушаах мөнгөний тушаад явах хэрэгтэй байхгүй юу? Харин ч бүр их цалин авахгүй тогтмолоор тохирч болдог. Тэр зохицуултыг манайхан бас мундаг хийж байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ. Амьдралаа бас ихслээд явж байгаа. Өнөөдөр өөрөө дарц улсууд зөндөө байна. Тэдэрт үнэхээр баяр хүрмээр. Би энэ банкны асуудлыг ойногч ядаргаатай байна л ярих юм байна л айлах юм гэж байгаа бах. Ерөнхийдөө мөнгнөөс хамгийн өсөрт мөнгө бол зүгээр хэрэглээ. Тэгэхээр зүгээр нөгөө хэрэглэх гэж байгаа мөнгө манд байхгүй, гар дээр байхгүй яагаад гэдэг. Тэгсэн ирнэл сар болгон асар их хэмжээний мөнгийг тэр банк руу ч өгөөл, тэр шүүх рүү ч өгөөд, тэр цагдаа руу ч өгөөд эмээргүй байна штэ. Энд чинь тийм ээ зовж олсон мөнгө 5 цаас бас зөв зохистой хэрэглэмээр байна штэ хэдүүлээ. За тэгээд жоохон тай гэж хэлээч шиг боллоо. Тий. Ерөнхийдөө би ч одоо тэгээд бас тай тэгээд бас бодох юм л да. Ерөнхийдөө ойр хавьд байгаа орчуулагч нартайгаа сайн холбогдож ч юм уу те ойр хавьд байгаа одоо финансны процесс гэж байдаг тийм улсуудтайгаа сайн холбогдож хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй ч юм уу те янз бүрийн тийм юм энэ дээр бас нэг заавал чухал хэлэх юм юу банкнд итгэмжлэгч бити хийгээч та нар банкнд итгэмжлэгч хийгээд 200-300 мянган цаас аваа явцсан. Одоо би тэр хүнээ эргээд олохгүй байна. Одоо тэр хүнийг би яаж олж авах вэ? Тэр хүнээс би мөнгөө яаж авч авах вэ? Би одоо өргөнд дарж байгаа ч гэсэн асуудал ямар их гардаг юм бэ? Та нар ч одоо ямар их тэмтгий улсууд вэ? Манай монголчууд маань тийм сайхан нинжин сайхан сэтгэлийг нэгэн танд тусалсан бол та яагаад тэр хүнтэй холбогдохгүй? Магадгүй энэ лайфикс тэр хүн сонсож байгаа байх. Танд туслаад танд итгэмжлэг гаргаж өгөөд тэ зээл аваад өгсөн хүнээ та яагаад хөсөр хайж байгаа юм бэ? Тэр хүний чинь амьдрал цаанаа ямар хэцүү байдалтай болж байгааг та яагаад өнөөдөр бодохгүй? Тийм хүн чанаргүй байж болох уу? Тийм ээ. Сонсож байгаа ах гэж бодоод ярьчлаа шүү дээ. Тэгэхээр